Залуу зохиолч Ориглын Сэнтигүй хаан өгүүлгээр хийсэн жүжигчилсэн зохиомж сонсноо. Мөнх хааны 3 дугаар хөвгүүн Олдош ноён хөх адарт зусч байлаа. Элчи жалхамтай өөрийн зуутаас тасарч хөх адар тийш салхи мэд довтлогжээ. Элчийн өвөртөө эрдний хасбуу тамга байгаа учраас зам зуурт осолдож алдуузай хэмээн сэрэмжилж жалхамтайг эмээл дээр нь сураар даруулан багалжээ. Түүний унсан хүлэг гэвэл төрийн өргөмжлөлд хурдан хээр мөрөж. Хэдэн өртөө газар жолоо татлгүй давхсаар зорьсон газраа хүрэхэд хурдан хэрмөр бахартан унаад амнаас нь цустай хөөс сахран тэлчилж байлаа. Олдош ноёны харуулын зэргүүд жалхамтайг морноос нь салгах гэж баахан удажээ. Элчи жалхамтай их Монгол улсын эрдний хасбуу тамгыг Олдош ноёнд авчирлаа. Их Монголын хувь заяа хааш ирэхийг хэнч таашгүй тийм цагсанч. Морин төвргөн нийжигнэн эрдний тамгыг хамгаалж ирсэн зуут наашлан айсвэ. За эзэнтэй цагаан тайг ирлээ. Бошоо оруул. Их ноён танд элч жалхамтай би эрдний хасбуу тамгыг авчирлаа. Тэнгэрийн ивэлэр чи их хэрэг бүтэв. Их Монголын хувь заяаг түшгэд чи их хувь нэмэр орууллаа. Урдан хээр хүлгийн чин төлөөсөнд 200 аргамаг өгнө. Одоо элчи чи биеэн сувилж амар тугай. За. Олдош ноён шадруудан дуудаж цэгээ ууж хэрэг зөвлөлөө. Нар хоймор голлох хүртэл зөвшөлцөөд өглөө эртлэн хөдлөхөөр тогтлоо. Эрдний хасбуу тамгыг хүргүүлсэн алдаа байж гэж ариг бүх санаад араас нэхүүл илгээж мэдхийм гэж хаширлаад зам тосуулж 500 мордууллаа. Хобилаад нүүр тал олохын тулд Олдош хасбуу эрдний тамгыг өөрийн биеэр хүргэж өгөхөөр морджээ. Хошууч 2000 тан авч зам буруулан их говийн урдуур тойрч явахаар боллоо. Бас хүү ариг бөхт захидал бичиж хобилаад дагаар орох нь зөв гэж ятгажээ. Ариг бүхийн өргөө алтайн чихэр тэн цусланд буугаад 2 сар болжээ. Сэрүүн орж намар шаад өглөөдөө хэр унах болсон байна. Энэ 2 сарын хугацаанд ариг бүх бодолдоо дарагдж. Миний буруу юундаа байв? Би яагаад ингэж явна уу гэж байнга эргэцүүлэн шанална. Үүрэ шөнийн үнэгэн харан хувьд хардарч сэрсэн ариг бүх хэдэн шүн ёрын муухай зүүд үзжээ.
Нойргүүдэн эргэж хөрвөөсөөр байтал тооноор үүрингээгээ орж бялзуухай жиргэлдлээ. Олдош монохойд итгэж Өвөг хааны хасбуу эрдэнийн тамгыг өгч явуулсан. Бодлогогүй энэ алхмаас болж Тэнгэр намайг хайжээ. Өдөртөө бичигдэв. Их эзэн хаан гэж бичдэг тогтсон ёс журам баясаар байтал олдош намайг ятгсан загталдаа ариг бүхэн ноён гэж зөрвөлөн бичсэн байсан. Энэ юуг хэлнэв? Энэ юуг хэлээд байна вэ? Ариг бөхөө энхүү бодолдоон төөрч энэлж шаналж байлаа. Тэгээд үргэлжлүүлэн өөртөөгөн ярьж хэвтлээ. Би гэнэсэрэггүй алдаа гаргалаа гэдгээ мэдээд олчшийн араас нэг хүл явуулсан. Усан төмөргүй агаарт чимээгүй гэдэг шиг тэдний хүрээ алах болсон байсан. Олдош муу санаатай нохой намайг араас нэхэж мэдшгүйгээд зайлан зүгтсэн хэрэг. Би гэдэг тэнэг хүнээдээ миний бодлогогүй үйлдэл болчмгүй алдаанаас болж их хуралдайд намайг дэмжиж хаан болгосон алтан ургийн ихэс ноёдын олонх нь хобилээ ахруу хандлаа. Монх тэнгэрийн таалал ийм байж тайхор. Гэгэн цагаан өглөөгөр нэгэн хон хэрэг сүрхийн нисчирээд тоонон дээр сууж яах ихэн зургүй хоёронтой гуагаллаа. Ариг бөхө сэхэ авч амжаагүй байтал хэвтүүл үргэн хаш гарч өнөөх хэрэг ёрын муухай гуагалсаар салхи татуулан нислээ. Хэрэн дуунаас ихэд цайрлсан ариг бөхийг гадаалахаар гартал хэвтүүл урд шөнө шанд хотоос ээлж ирснийг дуулгажээ. Хобилагаас ирсэн бичгийг дэлгэн үзвэл өвөг хааны хасбуу эрдэнийн тамгыг дурайтан даржээ. Тэнгэр нүдтэй олдоч монохой ийм цайл гаргаж яаж зүрхлэв? Миний л хог хар дотортон дитгсэн миний хохээ хөр. Ариг бөхөө хобилаа ахтайгаа нүүр тулж дагаж орхоос өөр замгүй болж мухардлаа. Ариг бүхийн их цуваа хөдлөхийн өмнө шанд руу бөөхө зуут мордуулжээ. Ариг бүхийн их цуваа алгуурхан урагшлан морд тургилж гэр тэрэгний модон дугуй чихэр чухар эргэн замзуурт ариг бүхийн нүдэнд хобилаахын элгээсэн загтлын үг үсэг тодорно. Дүүмэн чи эр ахтага нүр тулан золго. Эцэг өвгдийн нутагт элд зөрүүлж олон мянган эрсийн цусыг урсгах зогсоо.
Эхийн алдан хэвлийгээс цуурч унсан дүү минь. Ахын хан дэргэд ирж мардсныг сануул. Ундасныг сэрэ. Их Монголын хувь заяаг түшилц. Хобилаах эрдэм намтай хүн хэлсэн үгэндэн эзэн болох биз. Надад их зэрэг өгч өмнөд сүн улсыг дайлаар мордуулж мэдхий. Тэгвэл шатны үзүүр илдний ир болж хоёргүй сэтгэлээр ах тань зүтгэж. Шөн дунд хугслан ариг бүхийн цуваа Шанд хотын хаяанд ирж буудаллаа. Шувууд жиргэн өмнө нь үзэж хараагүй газар орны байдал ариг бүхэд харь санагдана. Ёслолд бэлтгэхээр зэхлээ. Гэтэл санаанд оронгүй шаардлага иржээ. Их хаан хобилаад бараалгах ариг бүх түүний шадар ноёдыг хар өнгийн бөсөр ойсон хувц өмсхийг шаарджээ. Ариг бөхөө эрслэн дургуутсан ч ухрах газаргүй болжээ. Шар дэвсгийн талд хобила хаан өөрийн бээр өгцсөнгүй. Ахмад хөвгүүн 15 настай дорж хунтайж тэргүүт алтан үргийн ноёдыг ирүүлжээ. Үүнд ч ариг бүх сэтгэл дундуур байлаа. Угтах ёслолыг нэр төдий хийж ариг бүх түүний хатад ноёдыг шанд руу харин цэрэг урчууд ард олныг дунд хот руу явуулжээ. Цөөн хоногийн дараа ариг бүх их хаан хобилаад бараалгах цаг ирлээ. Их амгалант харшид нар сэлхэн дэлгдсэн хүн чулууд шиг өрлөг баатар, сайд түшмэд, цэрэгэрс, гоо хатад цугласан байлаа. Ариг бүх тэргүүтэн харшийн босго давмагц хаан ахна синтигээс босож ирээд дүүгээ хайр инрэл гэрэлцсэн нүдээр ширтэж урагш нэг алхлаа. Дүү амар мэнд морилж байна уу? Ах та амар мэнд сууж байна уу? Их хаан та ариг бүх ноён зогсож байна. Суух суудлыг зааж хайрлана уу? Миний хөвгүүдийн дээд талд аж хөвгүүдийн дэргэд суудал засч өг. Энэ байрыг хинч өөрчилж үл болно. Хобилаах нь өөрийгөө дэдлүүлж биш. Хөвгүүдийн зяндаанд суулгасанд ариг бүх дотроо дурамчхан байлаа. Ах надад ямар мэдл сойрхох болох. Эсвэл өвгдээцэн араас ёсон булгийн дор одуулдгийн болов уу? Сэтгэл уйрын бичиг ирүүлчихэд шар дэвсгийн талд өөрийн биеэр өгцсөнгүй. Үлцээгүй муухай хар хувцас өмсүүллээ. 3 хоногийн дараа ял хэлэлцэхэр болов. Амьд сахих чадар хэвтүүлүүдийг хааны хотын гадна
дунд хотод суулгасан. Явж сайн ёр биш үү? Би ч өнгөрсөн бололтой. Шанд хотод өвч бүрэн боржин чулуугаар барьсан ердөө ганц орд бий. Ариг бүхийг тэнд суулгажээ. Өрөө тасалгаа нь уужим саруулж гэлээ. Цонхон тэр дээр хүн хүрэхгүй өндөрт аж. Ихэ цэнгүүн дайлаг цайлгийн 2 дахь өдөр зарлаг ирж тэднийг ордон руу газарчлан явлаа. Хааны ордонд орвоос хорилдоо эхлэхэд бэлэн болжээ. Хобила хаан хилэн батарсан догшин царайтай ихэмсэг харагдлаа. Ах トゥ хоёрын хэн нь хаан суух ёстой. Их хуралдаа хэлэлцээд намайг албан ёсоор их Монголын хаан гэж зарласан. Би хууль ёсны их хаан. Гэвч одоо нэгэн өнгөрчээ. Та хаан төрийн хасбуу эрдний тамгыг атгаж байна шүү дээ. Ордон дотор ялаа ниссэн ч сонсогдохоор нам гүн болжээ. Тэнд суусан хүмүүсийн нүдэнд айдас тодорч байлаа. Хобила хаан хэлэгнэж ариг бүх түүний хатад хөвгүүд хөлөг баатруудын ам элдний эрен дээр тэнслээ. Ариг бүхийг хатад хөвгүүдийг нь хамт харшид нь хүргээд шадруудыг нь өөр тийш авч явжээ. Үдшин ордны зарлаг ирж бурх тохос тэргүүт 10 шадар баатрыг нь хар ууланд аваачиж цаацалсныг дуулгалаа. Энэ мөчөөс хойш ариг бүх торонд орсон чон мэт болжээ. Шанд хотоос гарах хэрэггүй. Ариг бүх өдөр бүр айдастай. Хатад хөвгүүдийн амь насанд ихэд санаа зовниж өдөр хоногийг өнгөрөөнө. Тэгсээр нэгэн өдөр Хобила хаан түүнийг өргөөндөө дуудлаа. Өвөг дээдэс минь их гүрэн байгуулж 4 зүг 8 зогсыг хураасан. Энд төвлөж суусан ч би өвөг хааны үүсгэсэн их хэргийг их гүрнийг мандуулахын тулд юмш. Чи юу хэлнэ? Хаан ах минь, бидний энэ явдал эзэн төрний хэрэг биш. Тулуу эцгийн хөвгүүдийн тулга тойрсон хэрүүл болжээ. Мөнх ах чамааг хар хоромд үлдээч. Төрийн явдлыг төр захируулахад чи төр төв гээгүй. Хүчээ шавхан эзэнд гүрний голомтыг сахин хамгаалсан. Энэ бол чиний нэг насны алдар гавья. Ах та намайг ингэж зовоож явахаар цэрэг өгч өмнөд сунг улсыг дайлах хэрэгт хүчин зүтгүүл. Эсбөгөөс хар хоромд харуул манаатай суулгачч болно. Эннээс хойш таны үгнээс огт зөрөхгүй явъя. Миний дүү алсыг харж явтугай. Хобила ийм хүү
хоёр дмэл удахта үг хэлээд гарч явлаа. Энэ явдлаас хойш хэдэн сар өнгөрчээ. Шандын шар талд ховоогоор юулах мэд бороо цутгана. Тэнгэрийн дуу тас хийхэд торохтой дар дэлбэрэх шиг их дуу гарна. Аадар бороотой нэг шүн ариг бүхийн бүхий биенийх нь хүйтэн хөлс асгарч хар дарлаа. Тэрээр өвчин дөөн шаналн хэвтэн. Бүрэгдийг торонд чоныг нүхэнд хашсаар байвал тэр уйтгар үнэх даан дээлдээд үхэх нь гарцаагүй. Яг түүний адилаар сэнтийгүй хаан сэтгэлээр унаж өлөг өвчин тусаад үхлэн хүлээж байлаа. Ариг бөх би Эрдний хот хар хурамда буцах минь өнгөрлөө. Хэврэг би эх нутгийн салхийг үзэж чадахгүй болох. Торонд хашигдсан шархтай чон шиг тарчлав би. Хата төвгүүд минь итгэж дагсан хөлөг баатрууд эгэл бор Монгол цэрэг ирсэн минь хөрхи. Урваач шарваачд цэцэн үгээр донгодогчд хоёр салаа бодолтнууд уран сайхнаар өргөтөн бэлбүүрцэн ахад таны хуурмаг загталд сэнтийгүй хаан би хууртан хохиров. Овг хааны байгуулж хаан эцэг галын манаж байсан их Монголын гал голомт мандам бадарч их Монголын сүр хүчин үргэлж асан дүрлзэж хүчрхэгжих болтугай. Хүний үгэнд итгэж хаан сэнтигээс хулсан охор бодолтон надаар төгсөх болтугай. Хангараг тавих мэд ингэж өгүүлээд ариг бүх наснаас халив. Тэнгэрийн дуу алсад нүргэлж аадар бороо цутгасаар байлаа. Хобила хааны зарилгаар ариг бүхийн алтан хүүрийг тэмээн дачаалж их хоригт аваачиж онголов. Хатад хөвгүүдэд нь хишиг хүртээж нутаг буцаажээ. Гурван жилийн дараа ариг бүхийн хөвгүүд болох Ёнхор, Менлэг, Өмөр, найрах бүх дэмч нарыг Хобила хаан өөртөө ирж бараалхаг гэж зарилгалсан нь тэдэнд ихээхэн завшаан заяасан хэрэг байлаа. Залуу зохиолч Оргилын Сэнтийгүй хаан өгүүлгээр хийсэн жүжигчилсэн зохиомж сонсголоо.